За оройн дүргийа. Энэ төсвийн хуулийн дээр нийтдээ 1-р хавсралтад 397 шалгуур үзүүлэлт байгаа. Манай 185 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт орж ажилласан нийт энэ гишүүдэд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ 397-гийн 225-ыг нь засах, сайжруулах тийм саналыг тусгасан. Нэгдсэн чуулганаар та бүхэн дэмжиж өгсөн маш их баярлалаа. Тэгээ үүнтэйгээ холбоотойгоор зарчим ярмаар байна. Төсвийн хуулийг засгийн газраас өргөн барихдаа их хурал дээр хэлэлцэхдээ хуульд нийцүүлж үр дүнд чиглэсэн байдлаар ажиллах хэрэгтэй байна. Энийг бүр анхааруулж хэлмээр. Өргөн барьсан төсвийн төсөл дээр жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаагүй 77 тэрбум төгрөг. Зураг төсөл тэзүүгүй 196 тэрбум. Санхүүжилтийг хэрэгжүүлэх хугацаатай нь уялдуулаагүй 409 тэрбум төгрөг. За их хурал дээр орж ирээд ажлын хэсэг дээр төсвийн байнгын орон, бусад байнгын орон дээр ажиллахдаа төсвийн хуулийн шаардлагад нийцээгүй 165 тэрбум төгрөг. Бүсчилсэн хөгжлийг дэмжих нэрээр 224 тэрбум төгрөг. Ингээ нийтдээ 1.80 орчим төсөл арга хэмжээг зарчимгүйгээр төсөвт тусгаад өнөөдөр батлагдаж байна. Үүн дээр бид нэр анхаарах ёстой. Төлөвлөж чадахгүй бол хэрэгжүүлж чадахгүй. Бид нэр хаврын чуулганаар жилийн хөгжлийн төлөвлөгөө баталж байгаа. Дөрвөн зарчмыг баримталмаар байна. Нэгдүгээрт жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусаагүй төсөл арга хэмжээг төсөвт битгий суулгаа. Ажлын хэсэг дээр төсвийн байнгын орон дээр битгий хүлээж аваа. Хоёрдугаарт хөгжлийн төлөвлөгөөнд туссан бол тэдгээрийн ач холбогдол эренбийг гаргах ёстой. Гуравдугаарт үүн дээрээ үндэслээд сангийн яам төсөө боловсруулахдаа энэ эренбийг бас хамтд нь оруулж ирээд хасч болох төсөл юм уу? Үнийн дүнгийг бууруулж болох юм уу, үгүй юм уу гэдгийг нь ярилцдаг бодлогын мэтгэлцээнийг энэ их хурал дээр өргөнүүлэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт 5 жилийн үндсэн чиглэлийг учрал сайд өргөн барьсан. Өмнөх 5 жилийнхтай харьцуулах юм бол хамаагүй сайн бүтцтэй агуулгатай орж ирсэн байна. Баярлалаа. Салбарын яамдууд, төрийн албан хаагч нар, зөвлөхөөр ажилласан хүмүүс, дээрээс нь шинжлэх ухааны академийн хамт олондоос баярлалаа гэж хэлмээр. Цаашид энэ 5 жилийн үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлтийг ахиулахгүй байх юм бол тийм төсөл арга хэмжээг төсөвдөр тавихгүй байх ёстой. Тэгжиж бид нэр зөв төлөвлөдөг, эрэм дараагаа зөв гаргадаг, энэ нийгэм эдийн засагт үр дүнгээ өгдөг ийм төсвийн хилцэх боломж нь их хурал дээр бүрднэ. Бид ийм үр дүнд суурилсан зарчмыг баримтлаад ажил хэрэгчээр бодлогын мэтгэлцээ өрнүүлж ийж иргэдийн аж ахуй нэгжийн төлж байгаа татварыг үр дүнтэй зарцуулах боломж нь бүрдэн, салбарын асуудлууд шийдэгдэн, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал сайжирнаа. Тэгэхээр цаашдаа бүгдээрээ энэ дээр анхаарч явмаар нэгсэн уриалгыг хэлье. Баярлалаа. За, үгэлээ.